Чингэлтэй дүүргийн ахлах дунд ангийн сурагчдыг усан сэлтийн сургалтанд үнгүй хамруулж эхэлсэн байна. Эхний ээлжинд тус дүүргийн 24, 57, 39, 17 дугаар сургуулийн 200 сурагч 2 дугаар сарын 18-наас хойш сар орчмын хугацаанд хичээлж байна. Цаашдаа бусад сургуулийн сурагчид үе шаттай тус сургалтанд хамрагдах юм байна. Үзэгчдээ бид бүхэн Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хорооны усан бассейнаас мэдээлэл хүргэж байна. Чингэлтэй дүүргийн хувьд одоо сар болгон дунд олон ахлах ангийн сурагчдыг усан бассейнд хамруулах юм ажлыг эхэлсэн. Тэгвэл яг одоогийн байдлаар 57 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагчид бассейнд хичээлж байгаа юм. Хүүхдүүдийн хувьд анх одоо уснаас айдаг байсан бол одоо усны анхан шатны мэдлэгтэй болсон, айхгүй болсон гэдгийг хэлж байна. Тэгвэл цагаан сарын өмнө хичээлж эхэлсэн. Тэгэл ер нь янз янзын хичээл сурж байна да. Амар гоё хичээлээ. Тэгээд багш нар нь амар гоё заагаад. Тэгээд ер нь үр дүн гэх юм бол сэл зураад ер нь бол хөдөөмөдөө явхад нөгөө хүмүүс ингээд аюултай юм хийгээд живхээр бол би ер нь бол аврах байгаад гэж бодсон. Би нөгөө анх сэл чаддаг усмаснаас амар айдаг гэсэн байхгүй. Тэгээд энэ дээрээ сэл зураад амар гоё ягаа. Айцаад авсан гэж байна. Би анх сэлээд амар живэх гээд байсан чинь одоо ярин гайгүй өсөлж байна. Анх нөгөө багш чатаар нөгөө усан бассейнд орох хүүхэд байна уу гэдэг хэлсэн. Тэгээд орох хүн байна гэж ütсэн. Тэгсэж өвөн төлбөрг байсан. Сэлт сураадаа сэлтүүдийн аргыг сур. Тэгээд өндөр болж. Хөдөө нэг явж байгаа нэг голч ивсэн. Тэгээд агнаад авчихсан. Тэгээд тэрнээс уснаас айдаг байсан. Тэгээд одоо зүгээр болчихсон. Хүүхдүүд 7 хоногийн 3 өдөр 45 минутын хугацаатаагаар усан сэлтийн сургалтанд хамрагдаж байна. 1 сарын хугацаанд нийт 12 удаагийн хичээл суух юм. Ингэснээр хүүхдүүд усан сэлтийн анхан шатны мэдлэгтэй болохоос гадна усанд эрсдэхээс өөрсдийг хамгаалах чадвартай болж төгснө. Мөн усан сэлтээр хичээлэх нь агаарын бохирдлын хор уршгийг бууруулах, уушиг цэвэрлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа. За усан спортоор мэдээж хичээлснээр бол хамгийн наацх нь бол томоо төс өвчин одоо амжилтын замын хатад өвчнөөс сэргийлэх маш өргөн боломжтой хангаж өгнө. Мэдээж сарын хичээлснээр бол тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд гаралгүй яах вэ? Цаашдаа нэлээд олон цаг хичээлэх юм бол амжилтын замын өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой гэсэн. Сургуулиудын зүгээс усан сэлтийн сургалтанд хамрагдах хүүхдүүдээ өөрсдөө сонгон нэрсгийн Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороо руу явуулжээ. Мөн хүүхдүүдийг дүүргийн эрүүл мэндийн төвд үнэгүй шинжилгээнд хамруулсан байна. Бид нэр бол анхан шатны сургалтыг бол сарда 200 хүүхдийг нэг сарын зайтаагаар бол энэ жилдээ багтааж сургалтанд хамруулж явуулна. Жилийн хэмжээнд бол ерөнхийдөө бол 1400-аас 1600 хүүхдүүдийг бол хамруулан дүүргийнхээ хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс бол сонгож авч байгаа. Чингэлтэй дүүргийн засаг даргын санаачлагаар хүүхдүүдийг усан сэлтийн сургалтанд үнэгүй хамруулж байгаа юм. Түүнчлэн тус дүүргийн биеийн тамир спорт хороонд хүүхдүүд хоккей, тишүүр, сагсан бөмбөг, волейбол, жудо, чөлөөт бүх, пара бадминтон, пара туялзуур сэлэм зэрэг спортын 13 төрлөөр үнэгүй хичээлэх боломжтой.